Сайн байцгаана уу? Та бүхний өнөөдрийн мэндийг хүргэе. Манай Wheel of Fortune podcast-ийн The Star дугаар эхэлж байна. За энэхүү дугаараараа болохоор зэрэг бид хоёр маань дэлхийн хэмжээний тамирчид болох Монголц багийн талаар ярих болно. Нийтдээ дасгалжуулагчтайгаа нийлээд 6 хүний талаар ярих болно. Тэгээд бид хоёр яг төрсөн цаг нь байхгүй байсан болохоор төрсөн өдрөөр нь хийгээд тэгээд broadcast-ын яг ерөөд нь гаргаж ирээд үзэж байгаа. Тийм болохоор яг гүн гүнзгий ярьж чадахгүй гэдгийг бас ойлгоорой. Мөн бас хуу яг энд сарны орд нь өөрчлөгдөж магадгүй гэдгийг бас санах хэрэгтэй. Яг энэ дээр гаргасан шиг яг хоёр ордны дунд байгаа сарыг ерөөдөө бол тэр хоёр ордоор нь бас ярьж магадгүй юм байна гэж бодож байна. За тэгээд энэ Star буланд ерөнхийдөө анх удаа монгол хүмүүсийг бид хоёр оролцуулж байна. Тэгэхээр илүү их онцлог болж байна. За тэгээд энд ярих юмарыг юу ярих юм бэ хэм бол түлхүү гаригуудын шинж чанар буюу гаригууд дээрх ордуудын байрлал дээр нь түлхүү хандж ярина. Яагаад гэвэл бид хоёрт өгсөн өгдөл нь зөвхөн энэ байгаа болохоор за тэгээд тоглогч болгоны тухайн шинж чанарыг нь хоёулаа бас ерөнхийд нь ярьчин. За тэгээ мөн баг доторх хоорондоо chemistry гэж байгаа шүү дээ. Тэр нь яг ямар шүү байдгийг, ямар шүү байхаар байна гэдгийг бас бид хоёр өөрсдийнхөө зүгээс харж хэлэх гэсэн юм аа. За тэгэхээр эхэлцгээе. За хамгийн түрүүлж ямар ч гэсэн Монголц багийнхаа дасгалжуулагч Маарагаас эхлэе гэж бодож байна. 1990 онд төрсөн. За тэгэхээр нарны орд нь болохоор хонь. За сарны орд нь болохоор дийлэнх тал дээр нь бол хилэнц. Гэхдээ маш тухайн цагт нь төрсөн байна гэх юм бол номын ордны сартай байх боломжтой. Тэгээ одоо өдрөөс өглөөр төрсөн бол илүү ном байх боломжтой гэсэн үг. За тэгээд Меркури буюу бууд гаргийн хувьд бол үхрийн орд гэж байгаа. За тэгээд Меркурийг яагаад онцолж оруулсан бэ гэвэл Меркури чинь яг нөгөө нэг илүү интернет тэр тал руугаа орчиж байгаа болохоор энийг бас хурдтай байдал. Энийг бас оруулъя гэж бодсон. За тэгээд сугар болохоор Pisces буюу загас, за Марс нь болохоор хумах гэдэг иймэрдүү шин чанарыг үзүүлж байна. За тэгэхээр би бол айгүй өсвөлт үзсэн. Сүүлээд айгүй их айгүй сонирхоод судлаад тэгэж бас үзэж байгаа ерөнхийдөө ярихыг хичээсэн байгаа. Тийм. За Scorpio Moon-ийн хувьд бол нэлийн сэтгэл хөдлөлийн хувьд нэлийн амар. Scorpio Moon талаас нь ярих юм бол амар юу байгаад барьчддаг, сэтгэл хөдлөө нуучддаг. Тэгэхээр дасгалжуулагч гэдэг чинь угаасаа яг сэтгэл зүйн тийм байх ёстой шүү дээ. Бусдад яг ил гарахгүйгээр тэрийг ингэ шууд ингэ хийх. Ямар нэгэн тийм санаа бодлоо бусдад ил гарахгүйгээр тамирчдаа ингэ хийх. Тийм боломжтой. Тэгэхээр тэрийг бас энэ дэмжиж байгаа ч юм уу гэж бодогдож байна надад л. За тэгээд нарны орд нь хонь гэдгээр нь бол мэдээж маш өрсөлдөх дуртай өнгө гэдгийг бол харуулж байна. Тоглох дуртай, ялах дуртай. Тэгээд бас яг сар нь яг хэрвээ үнэхээр хилэнц байлаа гэж бодоход хилэнц чинь угаасаа өмнө нь ангараг гаргаар өдөртүүлдэг байсан болохоор хилэнц ч гэсэн яг өөрөө өрсөлдөөн дуртай байдаг. Дайн тулаан өрсөлдөөн зэрэг дуртай. Тийм ч болохоор яг нар сар нь яг энийг дэмжиж байна гэж бодож байна. За тэгээд бууд гараг нь үхрийн хоордны хувьд гэх юм бол энэ хүмүүс маш юм доктортой харилцааг илэрхийлнэ. Тэр нь удаан суралц гэж нэг яриа биш. Тэгэхээр угаасаа яг ингээд дасгалжуулагчтай амар тохирсон юм шиг те. Нөх амар тгийж шилжнаад ингээд яриад байхгүйгээр оновчтой буюу яг үхрийн орчиг ижинтэй яг нэг хэлдэг ч юм уу. Яг би яг энэ хүний талаар сайн мэдэхгүй л дээ. Зүгээр үнэхээр хэрвээ яг би өөрөө дасгалжуулагч байсан бол яг ингээд тиймэрхүү байх болохоор яг үхрийн орд нь яг өөрөө бас тэрийг илэрхийлдэг болохоор гэсэн үндсэн дээр ирж байгаа гэсэн үг шүү. За тэгээд ингээ харангууд дасгалжуулагч маань бол баг дотроо л нэлийн амир хөгжилтэй яг л өөрөөс нь хэд дахин дүү тийм хүмүүстэй яг л үеийн юм шиг тийм айгу чөлөөтэй байгааг нь би бол анзаарсан. Тэгэхээр мэдээж Aries гэдэг талаасаа ч юм уу нөгөө өдөө сэтгэлээс нь илүү өргөж дэмжихтэй амбицлах тийм төрлийн хүн гэж би бол жоохон харж байна. Тэгээд emotional speaking тий. Тэгэхээр сар нь бас угаасаа тэртээ дэргүү гараад ирж байгаа гэсэн үг шүү дээ. Сэтгэл зүйн хувьд. Одоо 90 оны хүн гэхэр чинь угаасаа тэртээ дэргүү яг өөрөө emotion бүх зүйлийг ингээ measure болгоцсон гэсэн үг шүү дээ. Emotion болон mind зэрэгээ тэгэхээр төлөвшсөн хонь болон хилэнцэн орд гэхлээр бодоод үзэхэр тэртээ тэргүү хилэнц чинь яг хэрвээ үнэхээр төлөвшчих юм бол бусдад илүү нөгөө
Тэгээ support буюу тусламж, дэмжлэг өгөх маш их дуртай тий. Тэгээ бусдыг ингэж сэргээхтэй маш их юм сайн байдаг штэ. Тэгэхээр тэрийг бас илэрхийлж гин гэж би сая бодлоо. За тэгээд нар болон ангараг гарагийн хоорондын эерэг холбоосын нөлөөгөөр энэ хүн бол нэлийн сайн амбицтай, итгэл зүтгэлтэй зорьсныхаа араас яг явах тийм итгэл үнэмшилтэй харагдаж байна. Тийм аа. Тэнгүүд одоо энэ сар нь болохоор бас яг санчиртай яг аюу сайн албаас үсгэсэн маа зү. Тэгэхээр юу гэсэн сэтгэл хөдлөлийн хувьд бол маш сайн тэрийг барьж чаддаг. Сэтгэл хөдлөлөө хамаа намаагүй илэрхийлдэг үү гэдгийг бол харуулж байна. Тэгэхээр энэ нь бас нэлийн бас тоглолтод те өөр амьсгал нэмж байгаа ах гэж бодож байна. Мара чин өөрөө Монголын баг анхны гэхээр Team CS:GO тоглогчдын нэг байсан гэж би бол сонссон. Тийм тэгэхээр бас нэлийн урт удаан хугацаанд явж чадсан байна гэж харж байна. За дараагийн үнэлгээ орцгоё. Хилэнц чи угаасаа тэр стратеги илэрхийлдэг шүү дээ. Тэгээд бас яг бодно нөгөө хилэнцэг удирддаг Плуто буюу дэлхийн вантай opposition эсрэгцэл үүсгэсэн байгаа. Тэгэхээр оюун ухаан маш их юм хурдан төргөн өөрчлөгддөг, хурдан төргөн ажилдаг гэсэн үг. Тэгээд бас нэг хөөрхөн зүйл нь Тэнгэрийн ван бод хоёр эерэг холбоос үүсгэсэн байгаа. Тэгэхээр энэ нь яг өөрөө компьютертэй холбоотой авьяасыг ер нь бол хүнд өгдөг. Тийм ээ тий. Ер нь Uranus ч бас өөрхөн интернет тал руу ороод явчих штеп. Тэнгүүд Uranus-ыг энэ харангуут яг матер дээр байгаа байхгүй юу? Тэгэхээр нэлийн хариуцлагатай. Одоо шин технологийн зүйлс илүү няхуур хандна гэх юм уу? Тэгж ер нь л харагдаж байна. Тэгээд санжир гараг нь өөрийнхөө захирдаг орд буюу матер дээр анхээр энэ хүн нэлийн хариуцлагатай бас их нэлийн чанга төрлийн хатууд их бас яг чанга юм уу гэхлээр бас үгүй яагаад гэвэл Venus нь Pisces дээр явах гэсэн. Одоо нөгөө нэг халан дотроо хайрн гаднаа гэдэг эсрэг нь болчиход байгаа. Халан гаднаа хайрн дотроо гэсэн. Тийм. Тэгээд бас нэг зүйл нь Nord нүүд нь Aquarius дээр байгаа. Aquarius ч нугасаа тэргүй интернет. Тийм ээ тий. Яг энэ амьдралдаа одоо гарах ёстой шин чанар нь яг олон нийт интернет холбоотой байна л гэсэн үг л тийм харагдаж байна. За тэгээд ерөнхийдөө багийнхаа гишүүдэд одоо сугар гаргын загас дээр нэгдэж чинь зөөлхөн хөөрхөн хандна гэсэн. Сэтгэл зүйн хувьд аягүй сан дэмжлэг өгч чадна. Гэхдээ хатуу байх үедээ хатуу байгаад тэгж дэмжиж тасалж чадна гэдгийг л харж байна. За гайхалтай. За дараагийн хүн болохоор Blitz гэж байгаа. За Blitz маань болохоор нарны орд нь мэлхий, сарны орд нь охин. За тэгээд бууд гараг нь болохоор ихрийн ордон дээр байрлалт юм байна. За 2001 онд төрсэн гэж байгаа. Gemini. За тэгээд сугар гараг нь болохоор бас өвхөр юм байна. Ангараг гараг нь болохоор номын ордон дээр байд юм байна. За тэгэхээр мэдээж нарны орд нь мэлхий байна гэдэг чинь хүн их имзэг зөөлхөн хүн гэсэн үг л дээ. За тэгээ сарны орд нь охин дээр байна гэхээр энэ хүн ер нь нэг юмд төлөрөхдөө олон юмд төлөрөхөөс илүү нэг юмд аягүй сайн төлөрч чаддаг. Айгүй бас юм практикал хандлагатай гэсэн үг. Гэхдээ бас Mercury-ийн Gemini байхлаар амар multitasking болчихж байгаа гэсэн үг. Тэгэхээр multitasking гэхэлэр угаасаа тэргүй нөгөө CS:GO-с тоглох ч угаасаа амар multitasking штэ. Юм сонсон тэгээд хаана ингээд тэнгуүдээ бас ингээд бодно тэгээд юм ингээд гаргана шүү дээ. Одоо enemy хаана байна? Тэрнээс шалтгаалаад ингэн яг ямар зүйлийг ашиглах уу? Одоо blind ашиглах уу, яах вэ гэдэг ингээд гарна шүү дээ. Smoke ёо. Blind. За тэнгуү тэрийг ингэхээр чи бас амар их multitasking гин бас ингээд Mercury Gemini болохоор тэгэхээр яг болцсон гэж бодод байгаа байхгүй юу? Mercury дээр Gemini байхаар амар бас энэ Mercury чинь гарын үлгөний илэрхийлдэг шүү дээ. Тэрнийг Gemini дээр ихээр гарын үлгөний хувьд л илүү хурдтай олж ирж байна. Гэтэ энэ retrograde байна л да. Тэгтээ бас яг ингээд бодоо харахаар Mercury дахиад Тэнгэрийн вантай саалгаас үсгэсэн байгаа. Trine үсгэсэн байна. Энэ бол мэдээж энэ харилцаа холбоо интернетийн илэрхийлдэг хоёр гариг хоорондоо аягүй сайн холбоос үсгэсэн байна гэдэг чинь бас л энэ салбарын хүн байна л гэсэн үг. Тийм үү?
За тэгээд ерөнхийдөө тоглолтоос нь харахад бол Блиц бол амар тийм сэтгэл хөдлөлийг гаргадаг. Шууд гаргадаг. Одоо мандалтыг бас мэдэхгүй болохоор сайн мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч исэн сэтгэл хөдлөлийн үед яг л Вирго шиг гэж хэлж болохоор юм байна. Илүү нөгөө нэг хуцтай ханддаг. Тэгээд дээрэс нь жоохон өөртөө ихтэй байдаг. Тэгээд яг цагаад болохоор яг оновчтой үйлдэлүүдийг хийж чаддаг гэж хараад байгаа байхгүй юу? За нарны орд нь болохоор мэлхий ихээр мэлхийнүүд ерөнхийдөө жоохон аимхаа нуугдах тал руугаа шинжтэй хүмүүс байдаг л та яг шин чанар гэвэл. Тэнгүүт нарны канцер болохоор манай хэд бол ингээд тоглолтын дундуур нэг амир тэгж бусд хүмүүс шиг оролж чарлж ингэж хайперч юу нь бол нэг тэгдэггүй. Илүү нөгөө нэг дуугүй чимээгүй харагддаг. Тэр нь бол нэлийн бас мэлхийний шин чанар байгаад байгаа юм болов уу гэж би бас бодод байгаа байхгүй юу? Одоо мэлхий чинь ингээ харж байгаад үйлдэл хийх хэрэгтэй үед шууд үйлдэлээ хийдэж штеп. Скорпио бол хилэн зал шууд үйлдэл хийдэг бол мэлхий бол илүү харж байгаад хийдэг. Тэрийн шин чанар нь байна гэж бодож байна. Тийм. Тэгэхээр яг Блицийн хувьд бол юм байна. Тэгээд бас угаасаа Меркури тэгээд Марс хоёр оппозишн үүсгэж байгаа байхгүй юу? Тийм байна тий. Аха. Тэгэхээр маш хурдан хариу үйлдэл үзүүлж байгаа. Тийм байна тий. Маш хурдан хариу үйлдэл үзүүлж байгаа. Тэрэн дэхтэй бас яг сөрөг талаараа хэлэх юм бол уур хилэн амар хурдан байх магадлал өндөртэй. Буруу илэрхийлж магадгүй. Тэгээд төсөөлөн бодох чадвар амар сайтай юм байна. Одоо жоохон яаж бэлддэг юм мэдэхгүй л юм. Гэхдээ нэлийн сайн байна. Тэгээд яг одоо канцер ч юм бас жоохон зүүн сонирхолтой шүү дээ. Усны орд байгаад байгаа үстэй. Өмнө нь ч гэсэн юу Скорпио байсан да. Усны орд. Тэгэхээр энэ хоёр хоёулаа жоохон зүүн сонирхолтой байгаад байгаа. Тийм. Тэгээ мэлхийнийхэн бол нэлийн зүүн сонирхолтой болохоор хүмүүсийн яг ингээд уур амьсгалыг аягүй сайн мэдрэхтэй сайн. Хүмүүсийн сэтгэл хөдлөлийн мэдрэхтэй сайн болохоор энэ талаараа бас нэг ярилцлагын сонсож байхад бол багийнхаа гишүүний ингээд алдаа гарахт нь зэмлэхээс нь илүү сэтгэлийн ингээд өөрөх хэрэгтэй. Тэгжээж эн чин багийн тоглолт болно гэж яг тэгж ярьжсэн. Тэгэхээр мэлхийн юм чин аягүй багийн гишүүдтэй аягүй сайн дэмжиж сэтгэл хөдлөлийн хувьд аягүй сайн дэмжиж чадах байх гэж үзэж байна. Тэ одоо нөгөө сэтгэл зүг нь ойлгохтой сайн гэсэн үг байхгүй юу? Тийм тэгэж бол хандж чадгаар байна. За дараагийн юм болохоор 910. За 910 болохоор 2002 онд төрсэн нарны ордонд дахиад мэлхий. Мэлхий. Тэгээд сарны орд нь яг Taurus буюу үхрийн орд, Mercury дахиад Gemini ихэр. Бод гаргийн ихэр дээр байна. Бод гаргийн ихэр дээр аа. За тэгэхээр мөн ядл маш introvert тал руугаа гэсэн. Introvert тал руугаа, дуугаа чимээгүй тал руугаа илүү их байдаг. За яг өмнөхтэй бас яг баг адилхан байгаа байхгүй өмнөх хүнтэй. Яагаад гэвэл дахиад бод гаргийн яг үтэй тэнгэрийн вонтой Trine буюу сайн бас үсгсэн байгаа. Тэгэхээр яг л интернет технологи харилцаа холбоо тоглоомны л юм байна тий. Тэг 910 бол нэлийн интроверт харагддаг нэг хүмүүс нэг яриа мараа өгдөггүй. Юу нь бол өөрөө нэг тийм чимээгүй санагддаг. За тэгээ сэтгэл хөдлөлийн хувьд үхэр байна гэдэг чинь ерөнхийдөө сайн гэсэн үг. Тийм 50 дуу. Сэтгэл хөдлөлөө маш сайн докторжуулж чаддаг гэсэн үг л дээ. Тийм. Нэг амар одоо тэгээд одоо нэг эсрэг 5 байлаа гэж бодоход амар сандраад байхгүй л гэсэн үг. Амар тий. За тэнгуүтээ дахиад Марс нь яг мэлхий дээр байгаа байхгүй юу? Тэгэхээр угаасаа зөөлхөн болчихж байгаа. Тийм би. Зөөлхөн. Тийм. Гэтэ Марс яг канцер дээр харж ер нь сул байрлал. Жохон аимхай болчихгоо тийдэг. Гэтэ яг аимхай гэж хэлэхгүй ч гэсэн нэг олон нийтэд нэг харагдахыг хүсэхгүй хаа. Гэтэ би бас гайхаад байгаа хгүй яаж мэлхий ээжэж ингээд яг хэрэгтэй үедээ ингээд амар шууд төдлөөд. Би эсэн бол би ирээ ингээд тоглоод 5 эсрэг өгүүлчихсэн бол би баг юу ахыг л бодсон зөө. За баяр таа. Ногдчих бодсон зөө. За би ногдчих дөө. Би мэлхий эсэн бол тийх байсан зөө. Би болохоор зэрэг яг 5 эсрэг өгүүлчихсэн болвол ягаад ч юм үхэж чамаагүй нэгийг алж иж тэгээд үхэж гэж бодно. Аа. Тийм бах тий.
Гэхдээ угаасаа тэргүй яг Марсын cancer байгаа учраас яг хэрэгтэй үедээ яг цохилтоо өгч чаддаг гэдэг нь эндээс харагдаж байгаа юм шиг байна. Яг нөгөө нэг cancer чинь нөгөө нэг гэр бүл ойр дотны хүмүүсийнхаа төлөө хөдөлгөхтэй амар штэ. Өөрийнхөө төлөө хөдөлж чадахгүй мөртлөө. Тэгэхээр тэр шин чанар нь шууд гарч ирдэг байна. Магадгүй багийнхаа төлөө буюу одоо баг нь хэрвээ гэр бүл байх юм бол багийнхаа төлөө хөдөлдөг. Яг магадгүй. За 910-ийн хувьд бол юм бэ. За тийм мэдээж бууд гариг нь ихрийн ордон дээр ихээр мэдээж маш гүйлгээ ухаан сайтай. Хурдан сэтгэж чаддаг. Маш сайн байрлал гэсэн үг. Тэгэхээр яг бас гарны хөдөлгөөний хувьд ч юм уу тэгээ гарны хурд морд бол бас нэлээд сайн гэсэн үг шүү дээ. 910 ч угаасаа снайпер тий дурантай буу ашиглаж одоо анилж байгаа дэг бууд гэх юм уу? Тэнгүүдээ санжир болон бот хоёр нь conjunction үүсгэсэн байгаа зү. Тэгэхээр санжир чинь яг өөрөө patience буюу төвчээрийг өгж байгаа. Тэгэхээр юуны тухайд хорохгүй ингээд хөдлөхгүй л гэсэн. Тийм ээ тий. Амар төвчээртэй хүлээж байгаа. Цохилт өгдөг. Аяар тэгж юм. За дараагийн нь болохоор техно 4K гэж байгаа. За техногийн хувьд гэх юм бол нарны орд нь үхэр. За сарны орд нь болохоор жинлүүр. За бууд гараг нь болохоор үхрийн ордон дээр байд юм байна. За тэг ингээд харангуут нар нь нөхөр дээр нь хэр энэ хүн нилийн тайван доктортой хүн болж таарж байна. Сэтгэл хөдлөлийн хувьд гэсэн тий. Удаанаар амжилтанд хүрэхийг ер нь бол ирмэлцдэг, тууштай хүн гэж хэлж болохоор байна. За тэгээд сугар гараг нь болохоор ихрийн ордон дээр, ангар гараг нь болохоор загсны ордон дээр байд юм байна. Олон хөнгөр ашигладаг. Энэ хүн өөрөө олон хөнгөр ашиглана. Тэгээд яалчгүй техник бол олон хүмүүс крашлт юм бэлээ. Өөрөө ч олон хөнгөр ашигладаг баха. Тэгэж сайн мэдгүй л те. За тэгээд сарны ордны хувьд бол жинлүүр нэхэр ер нь доктортой. Тийм, ер нь бол доктортой зүгээр тэнцвэртэй авч явж чаддаг. Гэсэн үг. Одоо өөрийгөө давмангай гэхээс илүү бос хүмүүсийн сэтгэл хөдлөлийг зэрэгцүүлж авч үздэг гэсэн үг шүү дээ. Жинлүүр юм чам. Тэгээ бэлтгэл хийж байхдаа ер нь хөвчлэн дуу сонсох дуртай хаа. Магадгүй. Тийм ба тий. За тэгээд бод гараг мэдрэмжтэй сагж байна. За тэгээ бод гараг нь дахиад тэнгэрийн вантай сайн албас үсгэсэн заяа. Six style. Бүр сайн юм үсгэсэн юм тий. Яй. За тэгэхээр ер нь ийм интернеттэй тоглоомтой холбоосын нэг илэрлэл нь бууд гараг болон тэнгэрийн ван гараг хоорондын холбоос юм шүү. Бараг тэгж хэлж болох л. Харин тийм. За тэгээд бас бууд гараг нь ангараг гарагтай холбоос үсгэсэн. Тэгэхээр бас яг өмнө нь ярьсанчлан яг хэрэгтэй үедээ акшн хийж чадна гэсэн. Маш хурдан ой ухааныг өгнө гэсэн үг. Тийм. Хурдан сэтгэж боддог. Тэг яалчгүй бас янзын клатчуудыг бол хийсэндээ сүүлд одоо 3 сарын 16-ны тоглолтоор үзэж байхад бол нэрээ нэг раунд дээр ялах байсан нэг хамгийн сүүлийн раунд дээр техно 2 эсрэг нэг хийгээл тэгэл шууд раунд авсан. Тийм тохиолдол бас байна. Тэгэхээр энэ шин чанараас энэ гаруудын албасаар өгсөн байна. Тийм. За дараагийн хүн гэх юм бол Синзүү гэж байгаа шүү дээ. Clutch like Синзүү гэж байгаа. За нар нь болохоор зэрэг Арслангийн ордон дээр, сарн загсны ордон дээр, за Меркури буюу бод гараг нь Мэлхийн ордон дээр байна. За тэгэхээр биеийн ерөнхий эрүүл мэнд бол маш сайн. Яар тийш дээ. Нар бол нарны орд арслан байна гэдэг нь л ер нь бол биеийн эрүүл мэнд, ерөнхий эрүүл мэнд айгу сайн гэсэн үг. Тийм. Тэгээд энэ бол нэлийн өөртөө ихтэй хүн. Өөртөө ихтэй. Тэгээд бас тууштай хүн байна. За гүн үнзгий бас сэтгэж чаддаг, ой тогтолт амир сайтай. Тийм хүн гэж эндээс бол харагдаж байна. Ургуулсан бодохдоо сайн. Тийм, төсөөлөн бодох, ургуулсан бодохдоо маш их сайн. Тэгээ ер нь бол жоохон тийм лидершип ролтэй байж магадгүй. Гэтэ бас сэтгэл хөдлөл нь яг босцойгоо бодвол илүү докторгүй. Илүү докторгүй юм байна. Илүү интроверт, нэлийн интроверт тал руу. Тийм, амар их дээшилт доошлж удаас хавладаг л гэсэн үг л дээ. Амар dreamy гэсэн үг л дээ, мөрөөдмтгий гэж хэлж болохоор юм. Жохоо интроверт. Төрлийн хүн юм шиг байна. Загсны ордны сартай гэхээр нэлийн бас урлагийн авьяастай
байх боломжтой харагдаж байна. Суур гараг нь болохоор бас мэлхий дээр идэм байна. Тэгэхээр нэлийн хөөрхөн халамжтай зөвлөгөн баад. Айгу зөвлөгөн байна. Гэхдээ ерөөдөө яг миний бодлоор бас яг Марс нь Virgo. Охины ордон дээр нэхэр яалтчгүй яг деталь тал руугаа сайн ажиллаж чадах юм байна тий. Жижиг зүйлсийг илүү. Жижиг зүйлийг илүү анзаараад Одоо ингээд нэг боксны арт нуугдсан байгаа жижигхэн бооны үзүр. Толгойн үсвэсийг линзээр харах ах тий. Яа, тийм гэсэн. Гэтэ яг нь синзүүгийн хувьд гэх юм бол бодлогогүй алхам хийх тохиолдол нь бол нэлээд их харагдаад байна л да. Яалтчгүй ангараг гараг нь сартай эсрэг холбоос үүсгэж юм. Тэнгэрийн ангарагтай эсрэг холбоос үүсгэж юм. Тэгэхээр яалтчгүй тий. Бодлогогүй шүүд үйлдэл хийх нь харагдах гал юм да. Тэрэн дээрээ нэлээд сайн ажиллах хэрэгтэй юм болов. Зөвлөгөө бүгдсэн тий. За. За дараагийн юм болохоор хамгийн сүүлийн юм болохоор хамгийн бага гишүүн болох Имзино гэж байгаа. За мэдээж дахиад нар нь мэлхий ордон дээр байна. Мэлхийнүүд юм яах гээд байна. Энэ бүр мэлхийнүүдийн яг баг болсон юм шүү. За тэгээ сарны ордон нь болохоор ном, бууд гараг нь болохоор бас мэлхий юм байна. За тэгвэл сарны ордон ном болоод ирэхээр энэ хүн мэдээд нэлийн өөдрөг гэсэн үг л дээ. Өөдрөг үзэлтэй. Одоо ялагдсан ч зүгээрээ ялнаа гэд тэгдэг ч юм уу тий. Гэтэ ингээ харангууд баг дотроос хамгийн ингээд нэг юм хайпс үн ялж байгаа нэг имзинэ болох гэдэг. Айгу нөгөө хэд ингээл гэл орилж мөрлөл ингээл гоё авч явдаг нь харагддаг. Тэрийг бол би ялччгүй сарн номаар нь л би яг бодож байна. Тэгээ энэ хүмүүс амар имзинэ бол нэлийн joke humor setтэй санагддаг. Тэгэхээр сарны орд ном байна гэдэг чинь нэлийн humor setтэй гэж бодож байна. Тий. За тэгээд бас нэлийн бас сэтгэл хөдлөлөөрөө шууд үйлдэл хийх боломжтой. Агадгүй тий. Сугар гараг нь арслангийн ордон дээр идэм байна. Тэгэхээр нэлийн бас жоохон show off. Жоохон бахархах өөрөөрөө бахархах. Бусдад ингээд илүү нүү ярих ярилцлаганд ихвсэн дандаа имзиний ордог заяа. Тэгэхээр яалччгүй нөгөө нэг тийм одоо олны ингээд нүдэнд үртгийг хүртэл хүрэх дуртай. Тийм, дуртай болох нь. Тэгээд нэг зүлжлэх хэвэстэй. Тэгтээ бас яг хөөрхөн төвчээртэй гэж юмнээс бол бас хөөрхөн харагдаад байна. Яг нөгөө нэг төсвөр төвчээр сайтай. Санчир гараг болон дэлхийн ван гарын игрэх холбоос юм л үгээр тий. Тэгээд бас яг юутай түргэн сэтгэдэг. Тийм ээ. Түргэн үйл хөдлөл хийдэг. Угаасаа ингээд нар олон бод гараг хоёулаа хоорондоо зэрэгцээ холбоос үүсгэсэн байна. Тийм би. Тэгээс бууд гараг нь юу гэсэн бэ тий? Ангарагтайгаа сайн холбоос үүсгэсэн байна тий. Тэгэхээр бас нөгөө нэг хэрэгтэй үед игдэхтэй сайн одоо шууд хөдлөхийг нь харуулж ин гэсэн үг шүү дээ. Тэгээ дээрэс нь энэ хүн бол нэлийн удаан хугацаанд нэлийн сайн хөгжиж чадна. Ер нь явн чангарна гэдэг шиг яг тэгж харагдаад байна. Тий. Нөгөө нэг туршлах суух тусам илүү нөгөө нэг өөрийгөө better version руу ингээ оруулж чаддаг хүмүүс эдэн штэ. Тийм юм өвдөлтөй харагдаж байна. За тэгээд эдгээр 6 хүмүүсээс 3 нь одоо мэлхийний орд байлаа. Нарна. Тэгээд тасгалжуулагч нь яг өөрөө хоньны орд. Тэгээд нэг арслан, нэг Taurus буюу үхэр гэсэн. Амар сонирхолтой. Тийм. Тэнгүүд ингээ харангууд үхэр мэлхийн хоёр ч аягүй сайн зохицдог. Хоорондоо. Тэгэхээр техно болон бусад мэлхийн ордныхонтойгоо нэлээд сайн зохицсон гэсэн үг. Тийм. За яг хуу синзүү техно хоёр бас шууд ойлголцож бас чадахгүй жоохон ингээ зөрчилдөөнтэй байдаг гэж магадгүй. Тэгтээ ерөнхийдөө багийн урамсгал бол нэлээ эрэг харагддаг. Тэгтээ техно баг Gemini буюу ихрээ орд баг болох төгсөн л бай. Ард гэж. Тийм тийм. Өөр улсын тийм тамирчдыг харангуут бас их нь accuracy хум харагддаг юм лээ. Тийм. Тэгэхээр яг ингээд
хонь олон мэлхийн хоёр чинь хоорондоо амар төвчлөлтөнтэй шүү дээ. Тэнгүүд яг тусгалжуулагчийн зүгээс бол яг мэлхийний ордны 3 үндэ бол нэлийн сэтгэл зүйн бас нэлийн чангалж өгөх бол харагдаад байна л та. Надад бол тэгээс санагдаад. Тэгээ хоорондын нөгөө сэтгэл хөдлөлийн харилцаа бол айгүй боломжийн. Тийм байгаа. Гэтэ яг нэлийн хувьсамтгай шин чанар их байна. Гэхдээ яг ингээ харахаар 6 үнд яг ижил төстэй зүйл амар их байсан амар сонирхолтой. Одоо жишээлбэл бууд гариг болон Тэнгэрийн мангарын хооронд ямар сайн холбоосууд байна. Тэнгүүдээ бууд гариг болон ангаргийн ингээ холбоос бас ихтэй байсан. Гэх мэтчлээ ингээ тэнгүүдээ 3 cancer. Тэгээд ямар нэгэн зүйл заавал ингээ cancerтай буюу мэлхний орттой холбоотой байгаа байхгүй. Нэг хүн дор хаяж нэг мэлхий байгаад байгаа. Тоглогч дундаас тий. Ингээ харахаар нэг хүн дор хаяж дандаа бүгдэнд нь нэг мэлхий байгаа байхгүй. Одоо дасгалжуулагч Марад болохоор зэрэг яг бархас бадны мэлхий, дараагийн үнд нь яг наран мэлхий, дараагийн үнд нь нар бархас байд, тэнгүүдээ ангараг гариг, тэгээ дараагийн үнд нь санчир, дараагийн үнд нь ингээд 2 одоо гариг буюу сугар. Тийм ээ тий. Бод. Тэгээд ингээ бодсон чинь нэрээ одоо нэрээ бархас бад чи яг 6 сараас эхлээд cancer руу орж эхлэх гэж байна шүү дээ. Тэнгүүд тэр нь нөгөө нэг cancer-уудад амар өөр өгчтэй болно заяа. Дараагийн ирэх жил хүртэл. Тэгэхээр манай хэд яг энэ 100-аас эхлээд ер нь бол лаахал биш үү? Алах нэ. Алах шиг байна. Би тийш мэдрэл хэлчихлээ. Mark my word. Тэгэж. Тэг ингээ харангууд манай тасгалжуулагч чинь өөрөө бархас байдна cancer юм байна. Тэгэхээр Jupiter тасгалжуулагчийн карьер мэрэр те. Манай cancer-ууд за тэгээ биш 910-ын бархас эд чинь бас cancer юм байна. Тэгэхээр бас үгүй шүү дээ бархас байдна. Libra. Энд чинь нөгөө санчир. Биш 910 шүү. Тийм. Бархас байдна cancer аваад тэгэхээр яг л 6 сараас дараа жил хүртэл ер нь бол лаах гал юм да. Яг нэг юм мэдэрцэл юм да эднэр. Хай. За дэлхийн авраг юм болоо. За ингээд. За. Манай бид нар маш их бахархаж байгаа Монголц баг байлаа. Тэгээ энэ үрт сонссон, үзсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээ Монголц бага дэмжээрэй. Хайртай штэ бид нар чинь. Тийм штэ бас л амар их бахархаж байгаа бид нар бол. Тийм тэгээд анхны монгол хүмүүсээрээ монголцыг оруулсанд маш таатай байна. Тэгээд бид хоёр өөрсдийнхөө зүгээс боломжоор те ярьлаа. Ярьж өгч тайлбарлаа. Тийм одоо энэс илүү дэлгэрэнгүй юм байсан бол дэлгэрэнгүй л хэлсэн. Одоо баг 2-3 цаг болох. Ярьж гэж. Төрсөн цагийг бас сайн мэдэхгүй болохоор босод юм нь олж чадахгүй яг л. За манай монголцоо өдрөнд чивэл бид нарыг одоо тоож үзэх юм байна. Cancer-д. Тэгээ монголцоо үзчихвэл бид нар лөө бруч чартай явуулаарай. Тэгж. За. Үзэн гээд мөрөөд одоо daydreaming да. За тэгээд энэ хүртэл сонсон бүх хүмүүстээ маш их баярлалаа. Дараагийн дугаараар бидэнтэй хамт байгаарай. TV8. Тэгж. Wheel of Fortune podcast байлаа. За баяртай залуусаа. Баяртай.